8 дугаар ангийн суралцагчдаа зориулаад нэг хөвсгчтэй шугамн тэнцэтгэл шиг хэрхэн бодохтой зөвлөмжийг хүргэж байна. За эхлээд эхний бодлого нь 2x-ээс хасах нь 16 нь тгээс их юм уу тэнцүү. За энэ тэнцэтгэл шиг хэрхэн бодох вэ гэхээр тэнцэтгэл бишийн хоёр тал дээр 16-г нэмж өгье. За юм бол. За энэ сүрэг 16, эерэг 16 хоёр устдаад 2x нь их юм уу тэнцүү 16-аас болно. За тэнцэтгэл бишийн хоёр талыг ижил тоонд хувааж болдог дүрмийг ашиглаад тэнцэтгэл бишийн хоёр талыг 2 туваая. 2x-ийг 2 хуваагаад x 16-ыг 2 хуваагаад 8. За ингээд тэнцэтгэл бишээ бодчихлоо. За шийдээ тооншлуун дээр дүрслэе. За 8. За x 8-аас их буюу тэнцүү буюу x нь 8-аас багагүй гэсэн тэнцэтгэл бишийн шийдийг тоончлон дээр дүрслэе. 8-аас багагүй тоонууд 8-ийн баруун талд байна. Тэгэхээр энэ баруун талыг мужийг зурааслана гэсэн үг. Энэ зураасалсан мужид энэ тэнцэтгэл бишийн шийдүүд байгаа гэсэн үг. За шийдээ олонлог хэлбэрээр буюу тоон завсар хэлбэрээр бичье. X харьяалагдана. За 8 маань энэ тэнцэтгэл бишийн шийд учраас хаалт дотгошоо харна. Өөрөөр хэлбэл тэнцүү буюу гэсэн тэмдэгтэй байвал хаалт маань дотгошоо харна. Тэгээд нэмэх хязгааргүй. За ингээд энэ тэнцэтгэл бишийг бодож дууслаа. За хоёрт нь дараагийн тэнцэтгэл биш. 3-ыг үржих нь x дээр нэмэх нь 1 бага x дээр нэмэх нь 5-аас гэсэн. Энэ тэнцэтгэл бишийг хэрхэн бодох вэ? За эхлээд хаалтыг задлана. Хаалтны гадаа байгаа үржигдэх хүн бол хаалтан дотор байгаа гишүүн болгоныг үржүүлдэг. 3-ыг x-ээр үржүүлээд 3x, 3-ыг 1-ээр үржүүлээд 3. За x дээр нэмэх нь 5. За тэнцэтгэл бишийн хоёр талаас 3-ыг хасаж өгье. Өөрөөр хэлбэл тэнцэтгэл бишийн хоёр тал дээр сөрөг 3-ыг нэмж өгье гэсэн үг. За тэгэхээр юм бол. За тэгэхээр энэ эерэг 3, сөрөг 3 хоёр устлаа 3x үлдэн тэнцэтгэл бишийн тэмдгийн баруун талд x дээр нэмэх нь 5-аас 3-ыг хасаад 2 үлдэнэ. Одоо тэнцэтгэл бишийн хоёр талаас хоёр тал дээр сөрөг x-ийг нэмж өгье. За юм байна. За 3x-ээс x-ийг хаслаа 2x. За энэ эрэгийг сөрөг x2 устдаад тэнцэтгэл бишийн тэмдгийн баруун талд эрэг 2 үлдэнэ. Тэнцэтгэл бишийн хоёр талыг 2 туваая. Ижил тоонд хувааж болно гэсэн дүрмийг ашиглаад. За 2x-ийг 2 туваалаа x 2-ыг 2 туваалаа 1. За ингээд тэнцэтгэл бишийг бодож дууслаа. Одоо шийдээ тоончлон дээр дүрслэе. 1. За энэ тэнцэтгэл бишийн x нь 1-ээс эрс бага буюу 1 бол энэ тэнцэтгэл бишийн шийд биш гэсэн үг. Тийм учраас үүнийг тоончлон дээр бол цагаан цэгээр тэмдэглэнэ. 1-ээс бага тоонууд бол 1-ийн зүүн талд тоончлон дээр байрладаг учраас 1-ийн зүүн талын хэсгийг зурааслана. Өөрөөр хэлбэл энэ зураасалсан мужид манай энэ тэнцэтгэл бишийн шийд байгаа гэсэн үг. За шийдээ тоон завсар хэлбэрээр бичиж x харьяалагдана. За хасах хязгааргүйгээс 1. Нэгтэй тэнцэхгүй учраас хаалт маань гадагшаа харна гэсэн үг. За дараагийн тэнцэтгэл биш. 3-т нь за 2-ыг үржих нь x-ээс хасах нь 5 бага 4x-ээс. За эхлээд хаалт задлая. 2x-ээс хасах нь 10 болно. Хаалтны гадаа байгаа 2-оор хаалтан дотор байгаа гишүүн болгоныг үржүүлэхэд 2x-ээс хасах нь 10 болно. Энэ нь баг 4x-ээс. За энэ тэнцэтгэл бишийн хоёр тал дээр 10-ыг нэмээд өгч. 2x-ээс хасах нь 10 дээр нэмэх нь 10. 4x дээр нэмэх нь 10 болно. За хасах 10 нэмэх 10-тай
устна. За тэгвэл ямар болсон байна вэ гэхээр 2x нь бага 4x дээр нэмэх нь 10-аас. Одоо тэнцэтгэл төвшгийн хоёр тал дээр сөрөг 4x-ийг нэмээд өгч. За 2x 4x дээр нэмэх нь 10. Ийм бол. За энд 2x-с 4x-ийг хасахаар хас 2x бага. За 4x сөрөг 4x 2 устдаад тэнцэтгэл төвшгийн тэмдгийн баруун талд 10 үлдэнэ. За тэнцэтгэл төвшгийн хоёр талыг ижил тоон хувааж болно гэсэн дүрмийг ашиглаад сөрөг хоёрт хуваа. Тэгэхдээ тэнцэтгэл төвшгийн хоёр талыг сөрөг тоонд хуваахад тэмдэг эсрэгээр өөрчлөгддөг гэсэн дүрм байдаг. Түүнийг сануул хас 2x-ийг хас 2-т угаад x тэмдэг эсрэгээр өөрчлөгдлөө их болно. 10-ыг хас 2-т угаад хасах 5. За шийдээ тоончлон дээр дүрслэе. Хасах 5. За хасах 5 мөн энэ тэнцэтгэл төвшгийн шийд биш учраас өөрөөр хэлбэл тэнцүү буюу гэсэн тэмдэг байхгүй учраас тоончлон дээр тэмдэглэхэд хасах 5 маань цагаан цэгээр тэмдэглэгдэнэ. За хасах 5-аас их гэж байгаа учраас хасах 5-ын баруун талыг бид нар зурааслах ёстой. За одоо шийдээ тоонцвар хэлбэрээр чимэл x харьяалагдана хасах 5 хаалт гадагшаар. Тэгээд хасах 5-аас нэмэх хязгааргүй. За ингээд энэ бодлогыг бодож дууслаа. За дараагийн бодлого. Дөрөвт нь бид нар за давхар тэнцэтгэл авч үзье. 14 нь эрс их 2-ыг үржих нь x дээр нэмэх нь 3. Их юм уу тэнцүү 4-өөс гэсэн энэ тэнцэтгэл төвшийг хэрхэн бодох вэ? За давхар тэнцэтгэл төвшийг бодох нь бол дан тэнцэтгэл төвшийг бодохтой үндсэндээ ажиллах. За эхлээд хэдүүлээ хаалтыг задлая. Хаалтны гадаа байгаа хоёр бол хаалтан дотороо гишүүн болгоныг үржүүлэх ёстой. 2x дээр нэмэх нь 6 болно. Их юм уу тэнцүү 4-өөс. За одоо энэ тэнцэтгэл төвшөөс 6 гэсэ. За 14-өөс хасах нь 6, 2x дээр нэмэх нь 6, хасах нь 6, 4-өөс хасах нь 6. Дан тэнцэтгэл төвшийг бодохдоо тэнцэтгэл төвшийн хоёр талаас ижил тоо хасаж болдог бол давхар тэнцэтгэл төвчдөр 3 завсаас гурвуулангаас нь ижил хасаж байж тэнцэтгэл төвшөө маань тэнцүү чанартай байна гэсэн. За 14-өөс 6 хаслаа 8, эрсэх нэмэх 6, хасах 6 2 устлаа 2x 4-өөс 6 хаслаа хас 2. За тэнцэтгэл төвшийн хоёр талыг 2 туваа. 8-ыг 2 туваалаа 4, 2x-ийг 2 туваалаа x, хас 2-ыг 2 туваалаа хасах 1. За тэнцэтгэл төвшин ингээ бодож дуслаа. Одоо шийдээ тоончлон дээр байрлуулъя. X. За хасах 1 4 2-ыг байрлуулна. Хасах 1 4-өөс бага учраас 4-ийн зүүн талд байрлах ёстой. За энэ тэнцэтгэл төвшин x маань хасах 1-тэй тэнцэж болох учраас хасах 1 дээр цагаан цэг гэж бид нар тэмдэглэхгүй харин 4-өөс эрс бага байгаа учраас 4 дээр цагаан цэг гэж тэмдэглэнэ. За хасах 1-ээс x их байх ёстой. Тэгэхээр хасах 1-ийн баруун талын хэсэг зурааслагдана. А 4-өөс бол бага байх ёстой. Тэгэхээр 4-ийн зүүн талын хэсэг бол зурааслагдана гэсэн. Тэгштгэлийн маншид энэ хоёр нөхцөлийг хоёулангийн зэрэг биелүүлж авах ёстой учраас тоончлон дээр тэр шийдийн мужи маань хэрэгслэгдэж харагдчихэ. За шийдээ тоонцвар хэлбэрээр бичвэл хасах 1-ээс 4. За энд хасах 1-тэй тэнцэж болох учраас хаалт дотгошоо харнаа. За дараагийн тэнцэтгэл төвш. За дахин нэг давхар тэнцэтгэл төвш сонгоё. За 3-аас нь 2x бага хасах x-ээс 18-аас нь 2x. За энэ тэнцэтгэл төвш. За энэ тэнцэтгэл төвшийг мөн ялгаагүй. Тэнцэтгэл төвшийн талууд дээр эерэг 2x-ийг нэмэд өгч. За тэгвэл ямар болох вэ гэхээр муж болгон дээр 2x-ийг нэмэх ёстой. За тэгэхээр эхний хэсэгт бол хас 2x нэмэх 2x 2 устна.
За тэгээд юу үлдэж байна вэ? Эрг 3 үлдэж байна. Тэнцвэр түвшин тэмдэг хിവэрээ хасах x дээр 2x-ийг нэмлээ. 1x буюу x. За сүүлийн хэсэгт бол хасах 2x нэмэх 2x 2 устдаад 18. За үндсэндээ ингээд энэ тэнцвэр түвшийг бодож дууслаа. За одоо шийдээ тоончлуун дээр дүрсэлнэ. За 3.18 2 бол дараах байдалтайгаар тоончлуун дээр байрлана. За тэнцвэр түвшин маань x 3-тай тэнцэж болохгүй, 18-тай тэнцэж болохгүй. Эрс тэмдэгтэй байгаа учраас цагаан цэгээр тэмдэглэгдэнэ. X 3-аас их гэхээр би 3-ын баруун талын хэсгийг зурааслана. 18-аас бага гэхээр 18-ын зүүн талын хэсгийг зурааслана. Тэгэхээр энэ хоёрыг хоёулангийн зэрэг хангаж явах ёстой учраас 3-аас 18-ийн хооронд манай шийд маань оршино гэсэн үг. За шийдээ тоон завсар хэлбэрээр хичвэл x харьяалагдана. За хоёулаа энд эрс их, эрс бага гэсэн тэмдэгтэй байгаа учраас хаалтнууд гадагшаа харна. 3-аас 18. За ингээд бодож дуслаа. Баярлалаа.